Цахим үндэстэн болох юм том зорилт тавьж ажиллаж байгаа засгийн газар. Тэрний нэг бол энэ төрийн үйлчлэгийг цахим болгох хамгийн том зорилтын нэг байгаа. Тэгээд төрийн үйлчлэгийг одоо цахим болгох хамгийн том зорилтыг хэрэгжүүлэх том байгууллагын нэг нь бол энэ боловсрол шинжилгээ ухааны салбар юм байгаа. Тэгээд манай сангийн сайд жавхлан сайд маань сангийн сайд болоод бас олон нийтэд хэлжсэн үгийг та бүхэн санаж байгаа бах. Одоо Монгол улсын төсвийн шинжилгээг эхлүүлнэ. Төсвийн шинжилгэлийн эхлэл нь бол одоо боловсрол шинжилгээ ухааны салбараас эхлэх ёстой шүү гэдэг энэ үгийг хэлжсэн. За ингээд бид хоёр бас хоёр сайдын хамтарсан одоо ажлын хэсэг гаргаж Монгол улсын боловсрол шинжилгээ ухааны одоо төсвийн шинжилгээг эхлүүлэхийн ажлыг эхлүүлсэн. За энэний ажлын эхний үр дүн бол одоо боловсролын салбар маань анх удаа Монгол улсын төсвийн байгууллагуудаас одоо цахимаар төсвөө хийх энэ ажлыг эхлүүлж байгаа ийм үйл явдал болж байгаа туйлын их баяртай байна. Тэгээ ер нь яагаад Монгол улсын төрийн албаны шинжилэл, Монгол улсын төсвийн шинжилэл одоо боловсролоос эхлэх ёстой юм бэ гэдэг үндслүүд байгаа юм. За нэгдүгээрт нь бол боловсролын салбарт, шинжилгээ ухааны салбарт бол манай нийт Монгол улсын төрийн албан хаагчдын баруун үндсэндээ 50 гаруй хувь нь 100 мянга орчим одоо төрийн албан хаагч нар, төрийн үйлчлэгээний албан хаагч нар ажилладаг. Хоёр хүний нэг нь гэж ойлгож болно. За хоёрдугаарт бол боловсролын салбарт зарцуулж байгаа мөнгө бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээ 6%-тэй тэнцэх хэмжээний мөнгө байгаа. 1.7 их нийтлөөр. За энэ бол Монгол улсын урсгал зардлын 20%. За манай салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт бол одоо 300-аас 400 орчим тэрбум төгрөг гэдэг бол Монгол улсын нийт төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалтын 60-аас 70%. За ийм том тоо одоо захиран зарцуулдаг ийм салбар учраас бол энэ салбарын төсвийн шинжилэл бол Монгол улсын төсвийн шинжилгээний томоохон хэсгийн нэг байна гэдэгтээ бол хинч одоо огт эргэлзэхгүй марахгүй байх гэж бодож. Тэгэхээр одоо ингээд өнгөрсөн хугацаанд манай салбарын одоо хамгийн гол төсвийн шинжилгээний гол асуудал бол энэ үр дүнд чиглэсэн санхүүжилт гэдэг асуудал байна. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их найд төгрөг өнөөдөр яг сурагчид ногдож байна уу? Сурагчдын одоо сурлагын амжилт акцад үр дүн гаргаж байна уу? Сайн ажиллаж байгаа, үр дүнтэй ажиллаж байгаа багш нарын цалин хөлс урамшууллын системтэй энэ холбоотой байна уу? Өнөөдөр 300-аас 400 тэрбум төгрөг хийж байгаа энэ хөрөнгө оруулалт маань өгөөжтэй яг сургуулийн хүүхдүүдийн сурах орчин, одоо сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд шууд зарцуулж чадж байна уу гэдэг олон асуултууд байна. Тийм учраас өнөөдрийн энэ цахимаар хийж байгаа энэ төсөв болвол энэ асуултанд хариулт бол анхны алхмууд болов гэж бодож байгаа. Зөв төсөв байж зөв бодлого байна. Тэгээ зөв бодлого байж зөв үр дүн гарна. Тэгээ манайхан хэлдэг шүү дээ. Юмыг нөгөө хэмжиж чадахгүй, хянаж чадахгүй удирдах чадахгүй гэдэг чинь бид нар бүхэл юмыг төсвөөр удирдах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр боловсролын салбарын төсвийг хийнэ гэдэг бол өөр их цаг хугацаа шаардсан, хөрөнгө хүч шаардсан ийм ажил байдаг юм байна. Тэр бүрийг одоо анзаарахгүй явж ирсэн байна. Яагаад ингэж хэлхийг хүсэж байна вэ гэхээр нийт Монгол улсад байгаа цэцэрлэг сургууль энэ одоо тоо бол даруй 2500 төрсэн байна. Тэгэхээр 2500 байгууллагын төсвийг нэгтгэж боож базна гэдэг бол чамгүй их ажил. 3 сарын хугацаанд үргэлжилдэг ийм ажил юм байна. Нийт 8000 орчим хүн одоо оролцдог ийм цаг хугацаа шаардсан, хөрөнгө хүч шаардсан ийм ажил байдаг. За ингээд цахимаар төсөө хийх болсноор өнөөдөр асар богино хугацааны дотор одоо нийт одоогийн гарч байгаа төсөв зохиохтой холбоотой зардлаас тэрбум төгрөгийн одоо зардал хэмнэх ийм томоохон ажиллаад байгаа. 1 тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийг цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний ийм төсөв жил бүхэн одоо цахимаар төсвөө хийснээр боловсролын салбарт хийж байгаа одоо том төсвийн хэмнэлт гэж бас ойлгож болох юм аа. За ингээд энэ цахим одоо төсвийг хамтарч хийхэд бас манай сангийн ам хамтарч манлал үзүүлж, мэрэгжил арга зүйн тусалцаа үзүүлж ажиллаж байгаа сангийн яамныхыг бас онцгойлон дурдахыг хүсэж байна. За яг энэ цахим төсвийг одоо яг санаачилж хийсэн үнэ нь бол одоо боловсрол шинжилгээ ухааны яамны эдийн засгийн газрын төлөлтийн газрын одоо ахлах мэрэгжилтэн манай мөнх хоригл гэж Австралид одоо мастер хийсэн энэ бүсгүйн санаачлагаар одоо Монголын одоо 2500 байгууллагын одоо цахим төсвийн анхны одоо ингээд хувилбарыг өнөөдөр ярилцах нэг одоо ийм сайхан арга хэмжээ болж байна гэж бодож байгаа. Тэгээд мөнх хоригдтой болон манай яамны одоо эдийн засаг төлөвлөлтийн газрынхан, за санхүү эдийн засаг хөрөнгө оруулалтын газрын төлөвлөлтийн газрынхан, за мөн сангийн яамныхаа одоо төсвийн төлөвлөлтийн газар, төсвийн зарлах одоо орлогын газрын хамт олонд одоо халуун талархал илэрхийлье гэж бодож байна. За ингээд энэ төсвийг амжилттай болоход, үр дүнтэй болоход бол хамгийн их
үр дүнтэй оролцоотой улсууд бол одоо ингээд энэ цахим орлоор оролцож байгаа нэг 2500 орчим нэгтлэн бодлогууд маань байгаа. За ингээд нийт хөдөө орон нутагт ажиллаж байгаа 2500 байгууллагын удирдлага, санхүү, одоо нэгтлэн бодлогын чиглэлээр ажиллаж байгаа энэ хүмүүстээ одоо энэ цахим төсвийн нээлтийн баярын мэндийг хүргэж ажлын их өндөр амжилт хүсэн өрөө гэж бодож байна. Ингээд Монгол улсын төсвийн шинжил улам их эрчимтэй явахын өрөөлийг өргөн дэвшүүлье. Маш их баярлалаа. За өнөөдөр та бүхний санаачлан эхлүүлж байгаа энэ ажил бол оюутны ерөнхий сайдын засгийн газрын одоо байгуулагдсан өдрөөсөө эхлэн хамгийн одоо чухалчлан тавьж байгаа болон шийдвэрлэхээр хичээн ажиллаж байгаа гол ажлуудын одоо томоохон нэг хэсэг нэ гэж ингэж харж байгаа. Өөрөөр хэлбэл төрөөс ард иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчлэгээний чанар, ил тод байдал, хүртээмжийг сайжруулах. За мөн одоо төсвийн нэг төгрөг болгоныг төрөөр дамжуулан ард түмэнд үзүүлж байгаа төрийн үйлчлэгээний чанарт зориулах. Энэ томоохон одоо шинжилгээний реформын асуудал дээр том одоо хүч өгж байгаа нэг ажлаа гэж харж байна. Төсвийн хувьд нийгмийн чиглэлийн томоохон одоо 3 салбар байдаг. За хамгийн нэгдүгээр боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нийгэм хамгааллын салбар гэдэг. За энэ 3 салбар маань одоо манай нийт төсвийн үндсэндээ 75%-ийг одоо эзэлдэг. Тэгэхээр үе үеийн ерөнхий сайд, үе үеийн одоо сангийн сайд нарын хичээж ажилладаг зүйл бол энэ төсвийн шинжил. Тэгэхээр төсвийн шинжил бол ерөөсөө энэ 3 том салбарын төсвийн шинжилгээний асуудал байх болно. За энэ төсвийн шинжилгээний асуудал дээр сангийн яамтай хамтарч бодлого шийдэл дээр одоо нийцэж манлайлан ажиллаж байгаа босролын салбарын одоо нийт хамт олондоо сангийн яамны зүгээс одоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлэх ёстой. За энэ хүрээнд сангийн сайд боловсрол шинжилгээ ухааны сайдын хамтарсан одоо тушаалаар одоо тус салбараас нийгэмд үзүүлж байгаа энэ төрийн үйлчлэгээ, боловсролын үйлчлэгийг улам чанартай болгох, ил тод болгох, хүртээмжтэй болгох, гүйцэтгэл сайтай болгох. Үүнийг нь одоо санхүүжилтээр нь хянаж зохицуултыг хийх төгс хөтөлбөр, цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм аа. За энэ хүрээнд бид зорилтоо тодорхойлохдоо боловсролын салбарын одоо төсвийн шинжилгээний амин сүнс нь бол тус салбараас үзүүлж байгаа энэ боловсролын үйлчлэгээний чанар, үр дүн, хүртээмжинд нь суурилсан одоо санхүүжилтийн системийг бий болгох. Өөрөөр хэлбэл одоо шат шатны боловсролын байгууллагууд, шинжилгээ ухааны байгууллагуудын зарцуулж байгаа нэг төгрөг болгоно нь одоо чанар, үр дүнд суурилсан илүү одоо боловсролын чанарыг илүү шатанд авчрах, чанарт суурилсан ийм төсвийн шинжилгээг гэж харж байгаа. За энэ хүрээнд өнөөдөр та бүхний эхлүүлж байгаа цахим төсөв төлөвлөлтийн энэ одоо цогц систем нь одоо бидний одоо зорж байгаа энэ томоохон ажлын нэг чухал хэсэг нь болж байгаа гэж харж байна. Цахим төсөв маань үндсэндээ төсвийн төлөвлөлт, хяналтын шатанд маш том үүрэг гүйцэтгэнэ. Энийг амжилттай хэрэгжүүлснээр ялангуяа боловсролын байгууллагын урсгал зардал дээр маш олон хийдлүүд одоо цэвэрлэгдэнэ гэж харж байгаа. Урсгал зардлаас гадна энэ одоо төсвийн төлөвлөлтөн дээрээ суурилж цаашдаа одоо оновчтой хөрөнгө оруулалтыг, хөрөнгөний зардлыг төлөвлөх томоохон одоо боломжууд бүрдэж байгаа гэж бид харж байгаа. Ингээд Монголын төрийн үндсэн зорилго бол боловсролтой Монгол хүн учир хүүхдийн сургалтын амжилтыг ямагт өндөр байлгахын тулд сургалтын амжилт, үр дүнг үнэлэх, түүнд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх чадвартай цогц захим системтэй болж байна гэж бид харж байна. Цаашид ерөнхий улс орны сургууль цэцэрлэг нь аймаг намаараа, танил талаараа, яриа хөөрөөгөөр төсвөө нэмүүлдэг биш, харин хэдэн хүүхдэд сургасан, чанарыг хэрхэн сайжруулсан бэ гэдгээрээ санхүүжилтээ авдаг, түүгээрээ суралцахын үр дүнг сайжруулахад чиглэсэн менежментийн үйл ажиллагаагаа хагас бие даасан байдлаар шийдвэрлэж чаддаг тогтолцоог бий болгох эхний алхам нь энэхүү захим систем боллоо.
Энэхүү систем нь боловсролын үйлчлэгийг тэгш хүртээмжтэй болгох, сургалтын чанар үр дүнг санхүүжилттэй уялдуулан чадварлаг багшийн хөдөлмөрийг үнэлдэг болох, боловсролын үнэлгээний тогтолцоог шин түвшинд гаргах зэрэг боловсролын шинжилэл рүү чиглэсэн бүхэл бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх суурь дата болох боломжтой гэж бид харж байна. Ингээд цаашдаа боловсролын салбарт хийгдэх төсвийн шинжилэл болон одоо суралцахын ухааны энэ томоохон реформд нэмэр болгох, хамтран ажиллах та бүхний бүхэл санал санаачлагыг сангийн яамны зүгээс үргэлж дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ өнөөдөр та бүхэндээ одоо баяртайгаар мөн одоо та бүхнийхээ энэ ажилд урам өгч хэлмээр санагдж байна. Ингээд та бүхнийхээ ажлын өндөр амжилт хүсье, баярлалаа. Боловсрол За сайн байцгаана уу эрхэм мөндөд боловсролын Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсрол шинжилгээ ухааны сайд, Лувсан цэрэнгийн энх хамгаалал. Сайн байцгаана. Та бүхэнд боловсролын цахим шилжилт үйл ажиллагааны цахим төсвийн төсөл 2022-ыг танилцуулъя. Жил бүр төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 84 хэсэг дагуу боловсрол шинжилгээ ухааны захиргааны төрийн болон төрийн бус бүх байгууллагууд 8 дугаар сарын 1-ний дотор иргэжлэлийнхээ төсвийн төслийг боловсруулдаг. Мөн улс шинжилт 2500 гаруй ерөнхий боловсрол байгууллагын төсөл заасан төслийг Excel програм дээр гараад хийгээд маш их хэмжээний цаасан дээр одоо хэд дахин буцаж маш их бэрхшээл энэ тулгардаг байсан. Авч байгаа явц нь бол нэгдүгээр одоо хугацаа хэмнэсэн, хоёрдугаар ажлын энэ хамгийн ихний 20-21 оны хичээлийн жил буюу одоогийн хичээлийн жил маань одоогийн хичээлийн жил дараагийн хичээлийн жил буюу дараагийн 2 хичээлийн жилийн хүүхдийг болоод зөвлөлтөө